Хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд эхлээд ээнэгшүүлэх буюу зүрхийг нь өөртөө авна. Нэгэнд та хүүхдийнхээ зүрхийг өөртөө авчихсан бол нөлөөлөх чадамжтай байна. Таныг сонсон, танд илүү нээлттэй хандах нь байна. Хоёр дахь маш чухал зүйл болохоор сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрч сэтгэл хөдлөлийг нь тайлгаруулж сурах. Хүүхэд 5 наснаас өмнө өөрийгөө тайлгаруулах боломж чадамжгүй байдаг. Тэгэхээр өөрөөрөө дамжуулан таатгарах боломжуудыг олгох. Аливаа сэтгэл хөдлөлийг нь бас хүлээн зөвшөөрөх нь байна. Тэгээ мэдээж маш чухал зүйлсийн нэг бас сонголтуудыг өгөх. Чи энэ өмдөг өмсгөө, энэ өмдөг өмсгөө. Ийм хоёр сонголт байна, чи алийг авах вэ? Чи юу хиймээр байна? Чанд ямар сонголт байна гэж. Өөрийнхөө дандаа үзэл бодлыг нь тулгаад л бүх сэтгэл хөдлөлийн зөвшөөрөхгүй байгаад тэгээ өөртөө өгнөгшүүлэхгүй байх юм бол хүүхдийг үнэхээр хатуу хүн болгож эсвэл үнэхээр өөрийнхөө тэр чадамжаа бүрэн илэрхийлж чадах хүн болгож өсгөн хүмүүжүүлэх боломжоо тэр боломжийг бид нэр үгүй хийчдэг.